Бадам сүрэн захирлаа тэтгэвртэй гар. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн хүү бадам сүрэн захирлын өмчүү гэдгийг ялгаж салгаж ойлгоход тунч хэцүүхэн болж байна. Учир нь мань хүн өдгөө 67 нас хүрч тэтгэвртэй гарах болсон ч албан тушаалтаа шийдсэн хэвээр байна. Яг вэ төрийн албаны тухай хуульд тэтгэврийн нас нь болсон ч өөрөө хүсэлтэд өгөөгүй бол шууд хөөж болохгүй гэж заачсан. Тиймээс л мань бадам сүрэн захирал тэтгэвртэй гарахгүй суугаа ирэг. Тэр эрдэнэт үйлдвэрт зүгээр суугаагүй. Өстөл хууль чангарах тусам хулгайчийн арга нарийнсан гихчээр Монгол улсын сайлын үнэг саасаар суугаа. Энэ Монгол захирал томилогдсноос хойш нийтдээ 6 тэрбум долларын шахаа улс төрчид бизнесийн хүрээнийхэн хийсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм бэл. Тийм. Сайлын үнэ гэдэг нь улсад төлсөн татвараар нь тэтгэврт итгэмж, төрийн байгууллагын цалин хөлсний багахан хэсгийг олгодог учраас олон нийтийн сайлын үнэ гэж ойлгодог. Харин нөгөө талд эрх мэдэлтэй төрийн өндөр албан тушаалтнууд улс төрчид тэдний хамаарал бүхий этгээдүүдийн шахааны бизнес цэцэглэж байдаг гол худалдаа өгч нь учраас мөн л сайлын үнэ гэдэг. Мэдээж шахааны бизнес талдаа илүү их өр өгөөж өгдөг газар. Гэтэл шахааны бизнесийг үгүй хийж олон нийтийн хяналтыг бий болгох төгсөн нэг асуудал үүссэн шилэн данс. Хуулийн дагуу шилэн дансны бүртгэл хийхэд өнөөх гайхал шахааны эзэд нь ил болчих гээд байсан хэрэг. Учир нь шилэн дансны тухай хуулийн 6-гийн 4-ийн 4-т 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдаа авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр хаягийг бичих гээд дэлгэрэнгүй заагаад өгчихсөн байгаа юм. Тэгсэн хуулийг гуйд болгохдоо гаргууд удирдагчид нэг сайхан санаа олсон нь бүртгэлийн дугаар батлагдсан төсвийн дагуу гэдэг хөгийн тайлбар. Өөрөөсөө бол их л аятайхан тайлбар олсон мэт санаж байгаа ах. Шилэн дансны бүртгэл хийснэггүй л хийсэн. Харин нөгөө талдаа эрдэнэт үйлдвэрийн шахаа цэцэглэх замыг дахин нээжгэж байгаа юм. Тэгэхээр мань хүн Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэггүй нэгэн гэдэг нь харагдаж байгаа биз? Дахиад нөгөө өнцгөөс харвал засгийн газрын тогтоолыг төвөж тоодгүй. Жишээлбэл COVID-19 сар тахлын улмаас Монгол улсын засгийн газар төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 тоот тогтоол гаргасан. Тогтоолд эдийн засаг хүндэрсэн учраас элдв хурал цуглаа. Урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй. Эдгээрт хөрөнгө мөнгө гаргахгүй байхыг үүргэсэн. Тийм байтал мань бадам сүрэн захирал эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг цацсаар байжээ. Тухайлбал 2021 оны 5 дугаар сарын 3-нд спорт заалны засварт зориулж Бадрах мандал шим компанид 300 сая төгрөг өгсөн байгаа. Дараа нь хөл бөмбөгийн тамирчдын бэлтгэл зориулж 2021 оны 7 дугаар сарын 21-нд Пасапино компанид 6 сая 900 мянган төгрөг, 10 дугаар сарын 19-нд тамирчдын тээзний үн гэж Орхон аймгийн хөл бөмбөгийн холбоонд 6 сая 888 мянга 590 төгрөг шилжүүлсэн. 11-р сарын 1-нд Орхон аймгийн Жудообхийн холбоонд 14 сая 490 мянган төгрөгийг спорт цогцлбарын тамирчдад олгосон байна. Мөн сарынхаа 8-нд Монголын волейболын холбоонд 10 сая төгрөг өгсөн бол 18-нд нь Монголын туялзуур сэлэмний холбоонд 5 сая 200 мянган төгрөг өгсөн байгаа юм. Энгийнээр харахад бадам сүрэн захирал спортод илэхтэй мэт харагдаж байгаа ч цаад утгаараа санхүүжүүлэх зайлшгүй шалтгаан байгаад байгаа юм. Жишээлбэл Монголын туялзуур сэлэмний холбооны цаана түүний хүү Бадрах Жаргал нь энэ холбооны удирдах зүйлд гишүүнээр ажиллаж байсан. Тэгэхээр аав нь хүүгийнхээ замыг засч ирээдүйд нь ихээхэн тусдын болсон энэ бололтой. Бадам сүрэн захирлын дээрх үйлдэлүүдээс харахад л Монгол улсын хууль тогтоол гээчийг уландаа гიშгэж төрийн өмчийг хувийн мэт ашиглаж байгаа нь илэрхий. Үүнийгээ бусдаас нууцлахын тулд шилэн дансандаа бүртгэлийн дугаар батлагдсан төсвийн дагуу гэдэг хачин тайлбар хийх жишг тогтооччихжээ.